Америкийн нэгдсэн улсын гэмт хэргийн ертөнцид гарсан хамгийн аимшигт хэрэгүүдээс 1. Хенри Ли Лукас болон Баптист Тул нар 1970-1980-аад онуудад ойролцоогоор 200 хүний амийг хороосон. Хенри Лукасын эцэг нь төмөр замын ослоор бухсан биегүй болж, Хенригийн ээж буюу түүний эхнэр нь нэрэмдэг зэрэмдэг болсон нөхрөө байнга шоу үзэн доромжилдог байсан тул нөхөр нь амиа ивүүдгсэн. Хенригийн ээж нь гудамжны бие үнэлэгч байсан ба хүүгээ байнга зоддог. Нүүр царайг нь будаад эмэгтэй хүний хувцас хунар хүчээр өмсүүлэн сургуульд нь явуулж зугаагаа гаргадаг байж. Хенри өсөж том болсон хойноо ээжигээ хэрчиж алаад цогцсыг нь хүчинсэн хэрэгээр 10 жил шоронд ял идсэн. 1976 онд шоронгоос суллагдсныхаа дараагаар тэрээр Баптист Тул гэгч трансвестит эмэгтэй хүний хувцас өмсдөг эрэгтэй хүнтэй танилцав. Ингээд тэд хамтран алга үйлдэж эхэлсэн байна. Лукас Тул хоёр байнга л эзэнгүй хээрийн зам дээрээс машинд гараа өргөсөн ганцаараа яваа хүмүүсийг ангуучилдаг байжээ. Тэдгээр бүх зорчигчдод алуурчин хосод алуулсан байдаг. Баптист Тул бол хүний махаар хооллогч байсан ба харин Лукас нь хүний мах идэхээс татгалздаг байж. Учир нь сүүлд тэрээр шүүхийн өмнө тайлбарлахдаа Тулын хийдэг байсан хүний махан хоолны сүмс нь л түүнд огт таалагддаггүй байсан гэжээ. Хенри Лукас бол садизм буюу яргалал, өгсөн болон амьд амьтдын тарчлаан зовх үйл некрофил болон зоовл ийг илүүд үздэг нэгэн байсан. Тулын 7 настай зээ охин Лукасын нууц амраг болсон тэр цагаас хойш аимшигтай хоёр алуурчин хамтарч алга үлдэхээ болсон байдаг. 8 жилийн дараагаар Тулын зээ охины хідэн хэсэг болсон цогцос олдсон юм. Лукасыг 1984 онд баривчилсан бөгөөд тэрээр Америкийн 26 мужи улсад 200 гаруй хүний амийг хороосон хэрэгт гар бие оролцсон хэрэгээ хүлээсэн байдаг. Отсыг мөн л баривчилсан ба тэрээр хийсэн гэмт үйлдэлтэй хариуцлага хүлээх чадваргүй шизофрени буюу сэтгцийн архаг өвчтэй гэдэг нь тогтоогдсон. Тэрээр 6 настай хүүгийн үхэлд гин буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. 1996 онд Тул шоронд хоригдож байхдаа илгэний өвчнөөр нас барсан юм. 1998 онд Лукасыг Техас мужид цаазаар аваачих ял оноос нь ч тухайн үед Техас мужийн амбан захирагчийн албыг хашиж байсан жижиг Жорж Буш түүний цаазын ялыг цуцалсан юм. Учир нь Лукасын үйлдсэн алхуудын нэг нь Техас мужид үйлдэгдсэн гэх хэргийн баримт нотлохоо хангалтгүй байсан гэж үзэж байжээ. 2. Доктор Холмс 23 дугаар зууны сүүлд доктор Холмс оюутан байхдаа их сургуулийнхаа эмнэлгээс нас барсан хүмүүсийн цогцсыг хулгайлдаг байв. Тэрээр анагаах ухааны боловсрол эзэмшснийхээ дараагаар эмийн сангийн сүлжээ байгуулж улмаар саятан болов. Өөрийн хөрөнгөөрөө 100-аад өрөөтэй нууц сонголуудтай хурамч хантай гээд том шилтгэн бариулсан байна. Хоосон өрөөгөө гадны хүмүүс түрээсэлж шөнө нь тэдний өрөөнд нэвтрэн ороод амийг нь дур зоргоороо хөнөөдөг байсан аж. Цамхагийн доор байрлах хонглын өрөөндөө алсан хүмүүсийнхээ цогцос дээр янз бүрийн туршилт хийдэг байж, цагдаагийн ажилтнууд түүний мөрөөр мушгиж эхлэхэд тэрээр цамхаа галдан шатаагаад өөрөө оргон цогтжээ. Шатсан цамхагаас нь ойролцоогоор 200-аад хүний цогцсны үлдэгдэл олдсон юм. Энэ бол чихүүдс хүргэм аимшигт түүх яах аргагүй мөн. Холмсыг сүүлд нь барьж чадсан бөгөөд 1896 онд түүнийг дүүжилжээ. 3. P.B. Гискинс 1960-1970-аад он Гискинс сүүлд өөрийн дурдтгалдаа Кобра наж могоо амьд харахыг хэрхэн залгиж байгааг харсан цагаас хойш анх удаа үхлийн талаар сонирхож эхэлсэн гэжээ. Унжгарч сул дорой. Өндөр Гискинс хүүхэд насаа шоронд өнгөрөөсөн ба тэнд байхдаа бусад хоригдлуудын секс хүүхэлтэй байсан гэгддэг. Харин Гискинс нэг удаа тухайн орон нутгийн нэгэн эрх мэдлэлтэн түүнийг хүчндэх гэж завдахад нь түүний амийг хороосноос хойш тэрээр бэлгийн дарамтд боолчлоос мултарч байсан удаатай 1969 онд шоронгоос суллагдан эрх чөлөөтэй болсон даруйдаал байнга алга үлдэх болсон байна. Тэрээр ил хул оргисон, хөнгүй зам дээгүүр машинтайгаа давхиж, зам зуураа аль таарлцсан, нүдэнд нь үрцсэн хэнийг ч хамаагүй машинаар дайран алдаг байв. Гискинс хулгайлагдсан машины 8 эрхлэн мөнгө олдог байв. Энэ ажилдаа тэрээр нас залуу гэмт хэрэгтнүүдийг хөлслөн ажилуулдаг байв. Тэднэр машин хулгайлуулчихад дараа нь тэдний амийг ч бас хөнөөдөг байсан гин. 1982 онд Гискинсийг бүх насаар нь хорих ял оноос нь ч тухайн жил хоригдож байхдаа өөр нэг хоригдлын амийг хөнөөсөн тул цаазаар ахуулах ял авсан. Тэрээр амьдралынхаа сүүлийн жилүүдийг дурдтгал бичгэд зориулсан ба нийт 200 гаруй алга үйлдсэн гэсэн ч цагдаагийн газар түүнд дөнгөж 100 алга үйлдсэн гэх ял тулгаж чадсан гэж бичсэн байдаг. Гискинс өөрийн тэмдэглэлтэй "Бурхан надад маш онцгой оюун ухаан заяасан ба хүний амь хөнөөхийг Бурхан л надад зөвшөөрсөн" гэж бичсэн байжээ. Үнэхээр л психопат буюу жинхэнэ сэтгцийн өвчтөн хүн гэж түүнийг л хэлэх байх та. Бурхан зөвшөөрөөд байх та яах вэ дээ? 4. Майкл Сонг 1970-1990 он ойролцоогоор 60-наад алга.
Доктор Сунго гэгч алуурчин 10 жилийн дотор Ануи мужи улсууд болон Зимбабве улсад 60 гаруй хүнийг хордуулж амийг нь хороосон гэдгээрээ Америкийн гэмт хэргийн ертөнцид цуудаа нэгэн. Хож нэр нь үхлийн эмч Тэрбээр олон жилийн турш янз бүрийн эмнэлгийн газарт ажиллаж түүний өвчтнүүд учир битүүлэг сонин байдалтайгаар амиа алддаг байв. Цагдаагийнх нь түүний гэмт хэргийн мөрөөр орохоос өмнө Сунго нэг газараа удаан тогтож ажиллахгүй байнга л ажиллаа сольдог байв. 1984 онд Сунготой хамт ажиллагчид түүнийг сэжиглэх болов. Учир нь Сунго тэднийг өөрийн хийсэн хоолоороо дайлах болгонд нь биеийнх нь байдал өдөр ирэх тусам улам муудаж байгааг анзаарч эхэлцгээжээ. Хамт ажиллагчдынх нь нэг доктор Сунгогийн кабинетаас сахарын холимог болон хүнслийн хүчил олсон ба үүний дагуу цагдаа нар түүний гэрт нэгжлэг хийсэн юм. Гэрээс нь гарбуу, цавтай шингэн хор, түнчлэн сатан чөтгөр шулмын тухай ном, химийн болон биологийн зэвсэг хийх заавартай ном олдсон бөгөөд Сунгог баривчлан шийтгсэн юм гэсэн ч түүний хоронд хордсон хамт ажиллагчдын хинэн ч алхахын хохирогч болоогүй тул Сунгод дөнгөж 5 жилийн хорих ял оноожээ. Тэрбээр 2-5 жилийн дараа шоронгоос суллагдаж мөн л эмнэлгийн газруудад ажилласаар байв. Харин ажлаа байнга сольсон хിവэр байв. Нью-Йорк хотын эмнэлэгт доктор Сунгогийн ачаар 140 гаруй өвчтөн цагаас өмнө нөгөө ертөнц рүү очсон гэгддэг. 1993 онд цагдаагийнх нь түүний мөрийг мушгиж эхлэхэд доктор Сунго Зимбабве улс руу оргон зайсан байна. Тэнд тэрээр тосгоны эмчээр ажиллаж 5 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч тавуулаа нас барцгаасан тул тентхийн оршин суугчид түүнийг тосгоноосоо хөөж явуулсан байна. Ингээд Тэрбээр ЮАР улс руу шилжиж түүний дараа Саудын Арабт ажиллах санал ирсэн байна. Саудын Араб руу явахын тулд бичиг баримт хэрэгтэй тул Америк руугаа буцаж ирсэн байна. Эцэст нь түүнийг нисэх онгоцны буудал дээрээс баривчилсан юм. Шүүх цагдаагийнх нь түүний үйлдсэн хэрэгүүдэд тохирох ял шийтгэл оногдуулах хангалттай баримт нотлохоо байхгүй улмаас хөнгөн ял оноосон юм. Учир нь түүнийг өвчтнүүдийнхээ өхөлт гин буруутай гэх уул мөр баримт нотлохоо хангалтгүй байсан юм. Сунго одоо хэрн Америкийн шоронд ял шийтгэлээ эдэлж байгаа ажээ. Subscribe to my channel.